За сайн байцгаана уу. Намайг Уян Түлхүр гэдэг. Би одоо Бельги улсад Бельгийн хүрээнд амьдарч байгаа. 2024 онд би магистраа төгссөн. Тэгээ энэ видеог имжлэг хийх болсон шалтгаан маань өөрийнхөө туршлагаа хуваалцаад хэрхэн яаж магистраа энд хийсэн бэ? Хэрхэн магистрийн их сургууль бүртгүүлж магистраа төгссөн бэ гэдэг талаар ямар санагдаад видео хийж байна. За би болохоор бакалавра болохоор би Солонгос улсад төгссөн байгаа. Солонгос 4 жил бакалавра утга зохиолын ангиар Монголоор очил утга зохиол human literature гэдэг ангиар дүүргэсэн. Тэгээд нэг жил хагасан жил болохоор би эхлэн бэлгэлтэнд явсан Солонгосд мэдгүй учраас тэгээд би төгсчөөд Солонгосын компанид нэг 6-7 сар ажиллаж мэргэжлэр ажиллаж агаад гинт Европ руу магистр хамгаалмаар санагдаад мэргэжлээ солимоор санагдаад тэгээд ингээд Бельгийг сонгосон байгаа. Яагаад Бельгийг сонгосон бэ гэхээр надаа ингээд бусад Европын орнуудаас арай хямд өртөгтэй одоо их сургууль нь ялангуяа амьдрах нь бол хямд өртөгтэй бол биш, үнэхээр өндөр өртөгтэй. Гэхдээ их сургууль нь болохоор маш ингээд хямд өртөгтэй байсан болохоор сонгосон байгаа. Яагаад вэ гэхээр би Солонгост нэг семестрийн 3,500 хавцаа won-оор бодвол 3 сая хавцаа won. Яг тодорхой санаа 3,500 байна уу 3 сая байна уу? Би нүүн Солонгос 4 жил бакалавр сурах дандаа тэтгэлэг авч сурсан. Тийм учраас би бас нэг яг бодит төлбөрний хэд байсныг бол үнэхээр санахгүй байна. Гэхдээ 3 сая хавцаа бас байсан гэж бодож байна. Тэгээд 3 сая ч одоо Монгол мөнгөөр хэрэг won 3 дахин их байгаа бол 9 сая хавцаа юм уу? Тэгээд 9 сая хавцаа сарын нэг семестрийн би тэгж төлж байсан. Харин энтхийг болохоор нэг семестрээр нь биш нэг жилээр нь төлдөг байгаа. Тэгээд нэг жилээр нь яаж төлдөг вэ гэхээр миний сумаар байсан одоо анги маань болохоор улс төрөөртэй бүр ил жоохон холбоотой улс төр олон улсын харилцаа тийм талаар сумаар байсан болохоор тэр талаар нэлээд судалсан. Тэгээд тэр нь болохоор conflict and development гэдэг ангийг авсан байгаа. Conflict and development гэхээр одоо улс төртэй холбоотой гэхдээ одоо ингээд хөгжил дэвшил илүү гэх юм уу? Хөгжил дэвшил тэгээд зөрчилдөөн гэсэн тийм ангаар магистра хийсэн байгаа. Тэгээд жилийн 2,900 евро ч одоо Монгол бас 3 дахин байна уу 4 дахин байна уу? Тэгэхээр чинь бас адилхан 1,900 одоо 2000 гэж бодвол 6 сая хавцаа 7 сая хавцаа гэх юм уу? Тэгэхээр тэр нь болохоор ингээд нэг жилийн төлбөрөөс болохоор надад амар боломжийн санагдаад за Бельги явъя гэж бодоод ирсэн байгаа. Виз сэтэл бол амар амархан бүтсэн. Визэн дээр бол зүгээр ингээд хамгийн чухал зүйл нь банкны баталгаал байсан. Виз сургууль руу хамгийн түрүүнд ихлээр хүсэлтэд явуулсан. Би танаа сургуульд ормоор байна. Тэгээ бүртгэл нь болохоор 2-оос 4 сарын 1 сараас 4 сарын хооронд ингэж явагддаг. Хэрвээ энд аль хэдийн амьдарч байгаа одоо виз хэрэггүй хүмүүсд бол 6 сар хүртэл бүртгэл нь явагддаг байгаа. Тэгээд би 4 сараас өмнө ингээд бүх юм ингээд амжуулаад бүртгүүлэхийг бодоод тэгээд сургуультай бүртгүүлээ би танаа сургуульд ормоор байна гэдэг. Сургуультай бүртгүүлэхдээ болохоор би юу ашигласан бэ гэхээр одоо эхлээд ангиа сонгоцсон байх хэвээр, юугаар сумаар байгаа мэдсэн байх хэвээр. Тэгээд motivation letter буюу ингээд хүсэл зорилготой тэмүүлэлтэй гэдгийг харуулахын тулд нэг ийм хуудас, нэг хуудас маягаар ингээд өөрийнхөө талаар ингээд тайлбарлаж бичсэн байдаг. Тэгээ миний бодлоор өөрийнхөө талаар ингээд тайлбарлаж бичнэ. Би юугаар сумаар ямар хүсэл зорилготой баймаар гэдэг чинь бол ялангуяа Америкийн сургуулиуд бол амар чухал зүйл. Ингээд тэр хүүхдээ ямар ингээд хүсэл зорилготой байна гэсэн шалтгаалan ингээд авах уугүй юу, сургуульд авах уугүй, тэнцвэрх уугүй юу гэдгийг шаарддаг. Харин энэ болохоор надад тийм ч чухал санагдаагүй. Би болохоор нэг амар сүртэй юм чиг би зүгээр бид ингээд үргэлжлүүлээ сумаар байна. Тэгээ танаа сургуулийг сонгосон гэл бичсэн. Тэгээд тэгсэн чинь тэгэл нэг амар тэрний харж үзээгүй юм шиг үлээ. Тийм болохоор надад тэр motivation letter загтал нэг. За тэгээд би Америк одоо бакалаврын Америк багшаасаа Солонгост гэрнээд Америк багштай байсан. Тэгээд Америк багшаасаа болохоор би ингээд надад ингээд захиа бичээд өгөөч. Энэ хүүхэд ингээд ирээдүйдээ хүүхдээ гэсэн маягийн захиа бичээд өгөөч гэдээ би 2 удаа гойдсэндээ хоёуланд нь зөвшөөр хоёуланд нь биччихсэн. Тэгээд би тэрнийг бас ингээд сургууль руугаа явуулж ирсэн байгаа. Би бол яг явуулаагүй. Манай багш болохоор ингээд өөрөө ингэж энэ сургууль холбогдоод энэ сургууль руу явуулах гэсэн мэл би бол ямар ч ингээд явуулах шаардлагагүй мэл. За нэг тиймэрхүү маягаар ингээд 4 сараас өмнө бүртгүүлээд тэгэл сургуулаа бүртгүүлсэн дараа шууд визэндээ ороод тэгээ виз маань аягүй хурдан гарцсан. Тэгэл 9 сард 2022 оны 9 сард энд ирсэн байгаа. Би бас ингээд юу ярих ингээд бүгд ингээд бичсэн маа тохиол ингээд мартаад байх учраас одоо Бельги улс ч юм болохоор нэг Европын яг нэг төв цэг нь гэх юм уу? Ялангуяа Брюсселгийн хот нь болохоор ингээд Европын төв цэг байгаа. Аль улс руугаа ингээд ойрхон зайтай. Би анх хоёрсоо Бельги улсыг мэддэггүй байсан. Тэгээд ингээд Бельгиэс ирсэн хүмүүстэй Солонгос танилцаад тэгээд ингээд манай улс ийм ингээд тайлбарлаж өгөх үед нь яг тэр үед ингээд анхааралтай сонсоод тэгээд за Бельги руу явъя гэж шийдсэн байгаа. Тэгээ Бельги улс ч болохоор өөр ингээд 3 бүс нутагтай. За тэгээд яагаад 3 бүс нутагтай вэ гэхээр 3 өөр хэлээр ярьдаг юм бүс нутаг болохоор 3 өөр хэлээр ярьдаг ингэж ингээд хуваагдсан учраас энэ 3 бүс нутагтай байгаа. Нэгдүгээр нь болохоор яг өөрсдийн хэл буюу Голланд хэл гэж байгаа. Энэ бол яг өөрсдийн хэл нь биш, ер нь бол Нидерландаас авсан хэл гэдэг Голланд хэлээр ихэнх нь ярьдаг. Тэгээд хоёрдугаар Франц хэл гэж байгаа. Одоо Франц бүс нутаг ялангуяа тэр Брюссел хот яг тэр төв цэг тэгээд
maybe магадгүй Antwerp хот бас ярьдаг гэж магадгүй. Миний одоо оршин сууж байгаа хот болохоор Ghent хот, Ghent хот гэж нэрлэдэг. За Ghent хот нь болохоор ихэвчлэн голланд хэлээр ер нь ихэнх хүмүүс бүх хүмүүсд нь голланд хэлээр ярьдаг. Гэхдээ ер нь хоёр дахь хэл нь дандаа Франц хэл ярьдаг. Тэгээ гурав дахь хэл нь англи хэл ярьдаг. Тэгээд англи хэл мэдгүй хүн гэж байхгүй. Ер нь хөгшин хөөгдгөө бүгд ер нь англи хэл мэднэ. Тэгээд би энд одоо гурав дахь жилдээ байгаа хэрнээ би голланд хэлж байхгүй, Франц хэлж байхгүй. Гурав дахь бүсэн болохоор германаар жоох ярьдаг хүмүүс байдаг. Тэд нар болохоор нэг амар их бол биш. Яа тэгэхээр тэд нар германтайгаа жоох ойрхон учраас германаар ярьдаг. Гэхдээ герман нар ярьдаг хүн баг ховор доо. За тэгээд би болохоор ингээд дахиад хэлэхэд яг голланд хэлээр нь ярьдаг төвтөнд байдаг. Тэгээд энд болохоор би монгол хүн аягүй баг харж байсан. Монгол хүн нэг монгол найз маань байгаа. Тэгээд ер нь бол монгол хүнийг баг харж чаагүй би ерөөсөө надаас өөр монгол хүн. Бид ингээ өөрийгөө би Монголоос ирсэн гэхээр би монгол хүн анхудаа харж гэсэн хүмүүс амар их байдаг. Тэгээд ягаад би энэ хотод нэрсэн бэ гэхээр хамгийн аюулгүй хот. Тэгээд дээрэс нь ингээд нэг ялгуурлаг үзүүлэх гадуурхуулах гэсэн юм айгүй баг байдаг. Ингээд чамайг Азийг гадуурхах ч юм уу чамайг ингээд хар хүмүүс гэж юм уу ингээд гадуурхах тийм бол маш ингээ баг байгаа. Тэгээд яг ингээд энэ хот маань ингээд сурагчдын хот учраас ч юм уу айгүй баг ингээд гэмт хэрэг гардаг. Тэгээд нөгөө Брюссел хот эсвэл Антверп хотод ч юм уу тэдний би ингээд зүгээр нэг түр ингээд аялахаар ингээд түр ингээд яв очихоор дандаа ингээд юм хулхаад алдах юм уу эсвэл нэг айгүй эвгүй хүмүүстэй таарах ч юм уу эсвэл ингээд амар их хар тамхины өндөр өнөртөг ч юм уу тэгээд ер нь жоохон айгүй айц хөөцтэй тэр хот руу ингэж очдаг. Тийм учраас юм уу надаа энэ хот маань хамаагүй ингээд тоглох тухтай. Тэгээд ингээд орчиноос айгүй цэвэрхэн хүмүүсээс айгүй ийлдэг. Тэгээд тийм болохоор энэ хоттой би ингээд 3 жил ингээд дараалаад суурьсан байгаа. Тэгээд Бельгид ингээд Франц хэл, голланд хэл, үнцэн хэл хэрнээ би ерөөсөй аль хэлийг ч мэдэхгүй. Зөвхөн англиар ингээд байгаа. Тэгээд ер нь хүмүүсүүд ихэнх нь англиар ярьдаг. Би ажил ингээд зөөгчийн ажил хүртэл хийдэг. Тэгээд тэр маань хүртэл ингээд би англи дээр бүгдийг ингэж хийдэг учраас ажил хийхдээ хүртэл англи дээр хийдэг. Тийм болохоор надаа ер нь хэл ингээд сурыг барь гэсэн нэг амар ингэж мотивашн гэж байгаагүй. Гэхдээ би одоо бол Франц хэл тэг голланд хэл хоёулын давхар ингээд сурж байгаа. Яг тэгэхээр ингээд ирээдүйд ингээд бүр гоё ажилд орё гэх юм бол энэ хоёр хэлтэй хам бол өшөө ингээд ажлын сандлууд ингээд өргөсөд юмна гэсэн. За одоо би болохоор юу тайлбарлая гэхээр сургуулиудыг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Тэгээд эхлээд бакалавраас бол эхлэе. Бакалаврт бол ихэнх хөтөлбөрүүд ихэнх хичээлүүд нь ер нь бол Нидерланд, тэр голланд хэл юм уу эсвэл Франц хэл дээр ингээд ордог байгаа. Тэгээд зарим сургуулиуд нь бол англи дээр заадаг. Гэхдээ үнэхээр зарим сургуулиуд нь одоо манай сургууль бол UGent гэдэг. UGent сургууль маань болохоор англи дээр заадаг. Магистрийн хувьд бол бакалаврын хувьд бол бараг байхгүй англи дээр заадаг. Ихэвчлэн дандаа тэр Нидерланд мөн Франц хэл дээр заадаг. Тэгээд KU Leuven гэдэг бас нэлээд дэлхийд 65% орж гинүү да. Топ 100-д ордог тийм их сургууль байгаа. Тэр бас ингээд нэлээд сайн сургууль. Хэр оргийн хүн ер нь бол мэднэ. Тэр сургууль бас ингээд бакалавр нь англи дээр заах хөтөлбөрүүд нь нэлээд бага. Ихэвчлэн дандаа Франц мөн Нидерланд хэл дээр байгаа. Харин VUB гэж сургууль гэдэг. Тэр нь болохоор арай нэг жижиг сургууль. Тэгээд бас ингээ UGent-тэй ч ингээ хамтарсан, KU Leuven-тэй хамтарсан тийм сургууль байгаа. Тэр сургууль нь болохоор англи дээр ингэж зарим хичээлүүд, зарим хөтөлбөрүүд ингээ англи дээр заадаг байгаа. За тэгээд KU Leuven нь болохоор англи дээр заадаг хөтөлбөрүүд нь болохоор бизнесийн удирдлага, бизнес инженер, тэгээд философи, тэгээд нөгөө нэг шашны сургууль гэх юм уу? Шашны одоо би бас яг монголоор нь юу гэдгийг сайн мэдгүй байна. Religious study зөв шашингаар ер нь сурах тийм хүсэл сонирхлуудад бол тэгэж англиар заадаг. Харин UGent нь болохоор social science буюу одоо нийгэм хүмүүнлэгээр сурах сонирхолтой хүмүүсүүд эсвэл global study гэдэг глобалчилсан сургууль нэг глобалчилсан анги эсвэл бас адилхан бизнес удирдлага энэ гурван курс маань бол ингээд англи дээр заагддаг. Тэгэхээр бакалавр ирья гэсэн сонирхолтой юм бол энэ гурван ер нь бол ингээд бакалавр бол айгүй ингээд хязгаартай ингээд нөгөө хэл ингээд зөвхөн англид бол ингээд айгүй ингээд баг ингээд мэрэгчлүүд тэгээд өшөө ингээд тэр Нидерланд Франц хэлтэй бол ингээд мэрэгчлүүд ингээд өшөө томроод яваад байна гэсэн. Тэгээд тэр VUB гэдэг нь болохоор VUB сургууль болохоор Брюссел хотод байдаг. Тэр нь болохоор business economic тэгээд нийгэм хүмүүнлэг тэгээд political science буюу улс төр тэгээд communication study харилцаа тийм ер нь бол харилцаа олон улсын харилцаа эдгээр болохоор ингээд ер нь бол англи дээр ингээд заагддаг байгаа. За тэгээд яаж ер нь бол ингээд англитай бол айгүй ингээд би ингээд ерөөсөө өөрөө ингээд зуулчлуулж бол ирээгүй энд яг ингээд өөрөө ингээд вебсайт руу ороод өөрөө би өөрөө ингээд багсаа англитай байсан учраас ингээд өөрөө ингээд хайгаад орсон. Тэгээд үнэхээр англик бол ер нь бол ингээд өөрийнхөө вебсайтаас өөрийнхөө тэр их сургуулийн вебсайтнаас ингээд хайхад бол ер нь хэцүү. Тэгэхээр заавал зуулчлагч хэрэгтэй. Тэр англи бол англи хэлтэй бол ингээд бүх ингээд вебсайтууд ингээд англи дээр бичигдсэн байгаа. Тэгээд нэг ингээд ялгаа нь одоо солонгос ч ингээд илүү өндөр төлбөртэй энэ болохоор ингээд илүү бага төлбөртэй байдаг болохоор ч тийм юм уу. Ер нь ингээд
ингээд мэдээлэл авахад одоо ингээд би ингээд солонгост ингээд бакалавр яхад би одоо юугаач мэдгүй яаж одоо ингээд хичээлээ бүртгүүлэх үү яаж танаас сургууль бүртгүүлэх ингээд юугаач мэдгүй хахад солонгост ингээд амар ингээд дараалтаа бүх юм ингээд заадаг байхгүй ингээд нэгт ингэрэ хоёрт ингэрэ гуравт ингэрэ дөрөвт ингэрэ тэгээ бид нар ийм шаарддаг шүү ийм бичиг баримтад авчиж ирээрээ тэгээ хэрэг бичиг баримт дутуу байх юм бол бүр ингээд заалгаад бүр ингээд сайн байна уу энэ сургуулиас ирж энэ бичиг баримт ингээд дутуу байна ч юм уу ингээд амар ингээд take care ингэж хийж өгдөг халамжилж ингэж яадаг гэх юм уу харин энэний бол бүр ингээд ямар ч тийм юм байхгүй бүр үнэхээр ингээд нэг л бичиг баримт байх юм шууд бай ингээд солонгос ингээд за бид нар хүлээе тэр бол хүлээе юм лээж гэхэд энэ бол тийм бүр ингээд ерөөсөө байхгүй хүлээж гэсэн юм ерөөсөө байхгүй тэгээ яг л ингээд өөрөө бүх юм ингээд зохицуулж өөрөө бүх юм хийх хэрэгтэй тэгээ хамгийн гол нь сургуулийнх нь ингээд вебсайт ингээд бүх юмуд нь онлайн бүртгэл идэр нь амар ойлгомжгүй бүр ингээд үнэхээр ингээд IQ өндөртэй байж л ойлгохгүй болвол бүр ингээд надад бүр анх ингээд шалахад юмудаа ямар бүр бичиг баримт хэрэгтэй мэг шалах би бүр юуг нь ч ойлгохгүй за бүр яг ингээд юу яриад байгаа юм бол би одоо ямар бичиг баримт маань хизээ бүртгэх юм бол ингээд юм асуух гэхээр солонгосч бол ингээд одоо ингээд ямар нэг юм асуухаар солонгосч нэг имэйл маягийн хэрэглэдэггүй дандаа шууд уцаар ингээд залгаа асуучдаг миний үс ингээд захнуулаад шууд ингээд уцаар ингээд асуучдаг ямар бичиг баримт бүртгэх хизээ ингээд эсэлтийн хурамч нь хэд вэ хизээ ингэж яхад уцаар асуучдаг энэ болохоор уцаар асуух ямар ч боломжгүй уцаар асуусан чинь ингээд манайх руу мэйл ч нөө мэйлээр хариулнаа эсвэл манай вебсайтаас ингээд харна уу ч юм уу дандаа ингээд амар ойлгомжгүй дээрээс ингээд уцаар биш ингээд мэйлээр ингээд харьцдаг тэгээ мэйлээр ингээд харьцуулаханд доор хаяж 2-3 хоногийн дараа ингээд хариуг маань өгдөг амар удаан ажилтдаг ингээд бүр ингээд тэг ингээд энэ одоо энд нь бас ингээд тэр сургууль дотор юм ингээд очиод ингээд сурагчид туслах тийм ингээд ширээ дээр байгаа байхгүй ингээд тэр тэмдэр бүр ингээд ажилчид суудын тэд нар хүртэл ингээд ямар ч надаа ингээд тус өгдөггүй ерөөс ингээд юм асуугаад хаад ингээд ерөөс ингээд олигтой хариулахгүй эсвэл яаж манай вебсайтаас харна уу тэр имэйлээр асууна уу бид нар мэдэхгүй даа ингээд бид нар мэдэхгүй юу гэсэн үг юм би та нар шиг ингээд ажилчид нь үстэй би бүр ингээд бүринтгийн юу та бүр ингээд эвлэрсэн заа бүр ерөөсөө хариулт өгдөггүй заавал ингээд имэйлээр харьцдаг имэйлэн дор хаяж 2-3 хоногийн дараа ингээд заримдаа бүр 7 чон 14 чон тэгээ тэгж хариугаа өгдөг. Тэгээ би ингээд солонгос ингээд байгаа сурцсан байсан хүмүүс болохоор ингээд ерөөсөө энэхтэй бүр ингээд тохирохгүй бүр ингээд амар анхандаа уур хүрдэг байсан. Тэгээ одоо бол ингээд тасцсан байгаа. За тэгээд бакалаврын хүүхдүүд хамгийн түрүүнд бол их сургуулийн хөтөлбөрөө сонгоно. Тэгээ биний сая хэлсэнчлэн нөгөө вебсайтаас нь сонгон вебсайт дээр бүх ингээд мэрэгчлүүд ингээд бичээстэй байгаа. Ингээд ямар мэрэгчлээ одоо философи гэхэд дотроо зөндөө философи байгаа, улс төр гэхэд дотроо зөндөө анги байгаа, бизнес судлах гэсэн дотроо зөндөө одоо тийм юу байгаа. Тэгээд миний ганц одоо ингээд зөвлөх юм маань бол ингээд бакалаврын хүүхдүүд бизнесийн удирдлагаар ингээд сурч яа гэм би бизнесээр одоо юу хийх юм бэ? Очоод Монгол би агиух тийг сонсохгүй Монголд очоод зүгээр тэгэл 8 чанд болно шүү дээ. Одоо ерөн зөндөө хүмүүс бизнес удирдлагаар сурч шүү дээ гэж сонсон. Харин бизнес удирдлага бол үнэхээр хэрэгтэй мэргэжил шүү. Энд бол бүр ингээд бизнес удирдлага төгсгөөд бол ажилгүй байна гэж бол байхгүй. Үнэхээр ингээд энэ тийм компанид бол дороо орно. Бизнес удирдлага бол маш хэрэгтэй мэргэжил байгаа. Тэгэхээр бити ингэж одоо ингээд бизнес удирдлага яах гэдэг юм ч юм уу тиймэрхүү үгийг бити дагаад сонсороо л бид зөвлөд яг өөрхөн ингээд яг юугаар сумаараа хүсээд ингээд бодоод тэрийг сонгох зүг гэж бодож байна. Тэгээд саяны хэлсэнчлэн англи хэл дээр хэрвээ ингээд юугаа хичээлээ үзмээр байна гэх юм бол заавал IELTS эсвэл TOEFL байх хэрэгтэй. За тэгээд миний бодлоор IELTS хамаагүй амархан TOEFL-ыг бодвол би хоёулын үгжсэн. Гэхдээ миний бодлоор IELTS хамаагүй амар байсан. Тэгээд дор хаяж 6.5 IELTS-тай байх хэрэгтэй. Тэгээд 6.5 бол бас ер нь бол өндөр оноо шүү дээ. 5.5 ч юм бол зүгээр ингээд ингийн харилцаа яриад 6.5 ч юм болохоор ингээд яг нэг хичээл үзэхэд зориулагдсан. Тэгээд тэр нь манай ялангуяа сургууль IELTS 6.5-аас дээш оноо шаарддаг. Тэгээд нөгөө нэг өөр бас сургуулиуд болохоор 7 оноо шаарддаг гэж би харж ирсэн. Бид нөгөө өмнө бичгүүнд үзүүлж хахад 7 оноо шаардж байна гэж харж ирсэн. Тэгэхээр сургуулиасаа шалтгаалan ямар оноотой байх хэрэгтэй вэ гэж гарч ирнэ. Тэгээ бүрдүүлэх бичиг баримтад нь юу байх хэрэгтэй вэ гэхээр паспорт, тэгээ ерөнхий боловсролын гэрчлэгээ, ганц гоё зүйл нь манай улс бол нөгөө зарим одоо улсууд ч Герман ч юм уу эсвэл Франц ч юм уу бас нэг их сургуулиуд нь ингээд ямар ахлах сургууль төгссөн гэдгээс нь бас шалтгаалж нэлээ ингээд авахгүйгээ шийдэм билээ. Харин Бэлэг болохоор манай улсыг бол авдсан билээ. Аль сургууль нь бол манай улсын ерөнхий боловсролын гэрчлэгийг бол хүлээн авдсан билээ. Тэгээд дүнгийн хуулбар тэгээд эдгээр маань бүгд бол англи дээр орчуулагдсан байх хэрэгтэй мэдээж Монголд их хинч ойлгохгүй. Тэгээд хэлний шалгалтын оноо дахин хэлэхэд IELTS 6.5 эсвэл 7-оор ер нь бол 7-оос дээш бол яг бат зарим сургуулиуд нь бол 6.5-аас дээшийг бол авдаг. Тэгээд сургуулийн тодорхойлолт ялангуяа багшаас одоо ингээд энэ хүүхэд маш ирээдүйтэй хүүхдээ энэ хүүхэд ингээд сургууль явахад маш ингээд танаа сургууль маш хэрэгтэй хүүхдээ энэ хүүхэдтэй би хамтран ажиллахад надад их таалагдаж байсан ч юм уу тиймэрхүү нэг юм recommendation letter авах хэрэгтэй хэрвээ шаардлагатай бол тэгээд сонирхлын загтал буюу motivation letter яг ингээд би юугаар сурмаар байна би юугаар хүсэж мөрөөдөж байна. Тэгээ дахин хэлэхэд надад бол энэ нэг чухал санагдаагүй би ингээд зүгээр л амар ингээд халтмал бичсэн би танаас сургууль ормоор байна оруулаа орсон чад байвал гэсэн маягаар халтмал бичихэд минийх бол авч исэн. Тэгэхээр надад бол нэг амар сонирхлын загтал мотивашн загтал нэг сүртэй зүйл биш юм аа гэж бодогцсон. Зарим хүмүүс бол maybe магадгүй амар чухал зүйл гэж магадгүй гэхдээ миний хувьд бол миний туршлага дээр бол надад тийм чухал санагдаагүй. Тэгээд CV зарим тохиолдолд хэрэгтэй. CV гэдэг нь одоо хувийн намтар одоо ингээд. Гэхдээ бакалаврын хүүхдүүд бол хувийн намтар бараг хэрэггүй байх гэж бодож байна. Магистрт бол хувийн намтар маш хэрэгтэй. Би одоо энэ сургууль бакалавра төгссөн, энэгээр ажилласан их сургууль одоо тухайн миний хэлсэн материалуудаа бүгдийг нь өгөх байгаа. Сургуулийн вебсайтаар шууд бүртгүүлнэ. Эсвэл сургуулийн
имейл рүү бүх бичиг баримтаа явуулна. Тэгээд ихэвчлэн ер нь бол 1-4 сая хооронд бүртгэлийн хугацаа явагддаг. Тийм болохоор ер нь эртхэн шиг бүртгүүлсэн дээр байдаг шүү. Тэгээд зарим ихэнх сургуулиуд эсэлтийн хураамж гэж авч байгаа шүү. Би одоо эсэлтийн хураамж 75 евро. Эсэлтийн хураамж бол буцаан болгоно гэж аахгүй хэрвээ сургуулиуд тэнцээгүй тохиолдолд буцаан. Тэгээд сургуультаа болохын дараа сургуульчаа одоо ингээд сертификат ингээд бичиг ингээд явуулна. За та манай сургуульд орж болно. Та тэнцэн сургуулийн төлбөрөө ч юм уу тиймэрхүү юмар өгч магадгүй. Тэр үед нь тэр бичиг баримтаа аваад шууд оюутны визэ бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Оюутны виз буюу D ангиллын оюутны визэ бүрдүүлнэ. За тэгээд виз нь одоо хамгийн чухал. Тэрнээс өмнө сургуулийн төлбөр нэг давааштай зүйл энэ бэлэгт юу байдаг вэ гэхээр одоо солонгос тийм юм ерөөсөй байдаггүй. Бэлэгт юу байдаг вэ гэхээр хэрэг ингэ төлбөрөө төлөх нэг дор ингэ шууд төлөх боломжгүй болвол ингэ жилийн хугацаагаар ингэ баг багаар төлөё гэсэн хүсэлт ингэ илгээж болдог. Би болохоор тэгж одоо төлсөн байгаа. Би солонгос болохоор ерөөсөй дахиад ингэ төлбөр төлж байгаагүй дандаа ингэ тэтгэлэг аваа явуулсан болохоор сайн мэдгүй байна. Сургуулийн тэтгэлэг. Энэ болохоор тэтгэлэг авах бол үнэхээр худлаа. Үнэхээр боломжгүй. Бүр үнэхээр гоц. Бүр ингээд үнэхээр хий хүсье гэсэн мөрөөдөлтэй бүр ингээд тэгсэрнэ гоц ухаантай тэгээд эсвэл одоо ингээд бакалаврын ажил эсвэл нэг төгсөлтийн ажил одоо магистрийн ажил дипломын ажил гэх юм уу та дипломын ажилч ингээд үнэхээр ингээд энэ дэлхийн ертөнцийг өөрчлөх магадлалтай эсвэл ингээд аль нэг ингээд салбарт ингээд өөрийн гэсэн хувь нэмрээ өгөх магадлалтай үнэхээр ингээд ирээдүйдээ тийм дипломын ажил байвал тэтгэл аавна хэрвээ тийм биш би бол зүгээр энгийн сурагчаа гэх юм бол үнэхээр тэтгэлэг зүгээр горцсны ч хэрэггүй би ингээд надад л ингээд би болохоор зүгээр энгийн сурагч би тэгж амар гоц ингэж IQ-д байхгүй тэгээд ингээд миний ингэж дипломын ажил маань бүр ингээд үнэхээр ингэж нэг аль нэг салбарыг ингээд бүрэн өөрчлөх хэмжээний бүрэн ингээд нэмэлт ингэж өгөх хэмжээний тийм биш болохоор би тэгж тэтгэлэг ингээд үнэхээр авах боломжгүй бодсон байсан. Яг тэгэхээр ингээд би өвшөө олон ингээд янз янзын орны хүүхдүүдийг сурж байгаа шүү дээ. Одоо Чех, Энэтхэг, Герман, Англи, Бразил гэх бүр маш олон орны хүүхдүүд. Бүгд тэр чинь бүгд тэтгэлэг ингээд буугаад өгсөн эсвэл ингээд тэтгэлэг авах бодохгүй байгаа ч юм уу эсвэл ингээд тэтгэлэг бүртгүүлсэн тийм хүмүүс байгаа ч гэсэн уус би авахгүй хаа гэдэг дандаа тэгдэг. Тэгээ яагаад гэхээр үнэхээр тэтгэлэг ингээд аюу бага өгдөг. Солонгос мал тэтгэлэг амар хөгдөг байхгүй. Ингээд чиний оноо чинь жоохон өндөр авшаа тэтгэлэг авсан хэлж ингээд нэлээд сайн байвал тэтгэлэг авах. Энд бол тэтгэлэг үнэхээр харин Монголоос өгж байгаа одоо нөгөө нэг улсын тэтгэлэг ч юм уу тэднийг бол авах боломжтой. Тэднэр дээр бол ингээд нэг амар ингээд би авахгүй хаа гэж бодох хэрэггүй. Тэднэр дээр бол хөрсөлтөд үзэх юм эсвэл бүртгүүлээд үзэх хэрэгтэй. Тэрнийг бол авч магадгүй. За тэгээд одоо виз бүрдүүлэхдээ болохоор D английн виз мэрдүүлнэ. Тэгээд Бельгийн элчин одоо Улаанбаатар дахь элчин сайд дээр очиж бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Хэрвээ Бельгийн элчин одоо Улаанбаатар байдгүй бол хятад байдаг би сонссон байхгүй. Гэхдээ үний мөггүй мэдгүй. Тэгээд би болохоор солонгос бүрдүүлжсэн болохоор сайн мэдгүй байна. Тэгээд ямар ч элчин сайд дээр бүх бичиг баримтаа цагаа аваад хоёрт нь одоо онлайнаар вебсайтн дээр ингээд бүртгүүлэх хэрэгтэй. Ингээд аль бие усныхаа бичиг баримт ингээд байгаа ямар ингээд бичиг баримт бүрдүүлэх гэдэг дээр нь бол их сургуулийн урилга дахин хэлгээд сая одоо их сургуульд материалуудаа бүгд өгсөн байгаа шүү дээ. Их сургуулиас чамд ингээд бичиг олгоно. Тэр бичгээ одоо ингээд визэндээ ингээд оруулах байгаа. Тэгээд санхүүгийн баталгаа, банкны баталгаа гэдэг чинь одоо нэг зүйл шүү дээ. За санхүүгийн баталгаа бол маш чухал зүйл. Санхүүгийн баталгаа өндөр биш байвал ер нь бол виз чинь гарахгүй л гэсэн үг. Дор хаяж сард 800 евро байх хэрэгтэй. За нийгэм тайлбарлахад Солонгос байх банкны баталгаа гаргах, Европт байхад банкны баталгаа гаргахад хоёр бол тис өөр хоёр зүйл шүү. Яагаад вэ гэхээр Солонгос байхад одоо би банкны баталгаа хэрэгтэй байна гэх юм бол түр одоо хүнээс мөнгө зээлээд ч юм уу хэмжээний ингээд мөнгө зээлээд тэрнийга түр ингээд банкндаа ингээд 1-3 өдөр байлгаж агаад банкны баталгаа гаргачаал тэр мөнгө буцаагаад ингээд нөгөө хүндээ өгч юм уу буцаагаад ингээд авчиж болдог. Энд бол тийм юм гэж байхгүй. Үнэхээр хэцүү тийм болно тэр байхгүй. За 45-аас 65 сая хавцаа банкны баталгаа хэрэгтэй. Тэгээд одоо эднийх яаж гэдэг вэ гэхээр жилээр нь ингэж банк нэгэд сууршуулдаг байгаа. За 45-аас 65 сая төгрөгийг аль сургуульд орох чинь юу гэнт орох чинь KU лүмд орох чинь тэр сургууль руугаа одоо ингэж явуулна, шилжүүлнэ тэр мөнгөө. Тэгмээс сургуульчин өөрийн чинь нэр дээр банк ингэ данс нээж өгнө. Тэгээд тэр мөнгөийг чинь хүлээн аваад 45-аас 65 сая гэж бид нар хүлээн авлаа. Чи нэр дээр данс нээлээ. Хурж ирэхээрээ энэ мөнгөө ингэ эргүүлээд аваарай. Тэгэхээр эргүүлж авахдаа бүтнээр нь 45-аас 65 сая ингэж авахгүй. Хэзээ авахгүй. Эдгээр чинь ингэ 12 сард хуваагаад ингээд нэг сар болго ингэж ингээд 800 евро. Сар болго ингээд одоо жишээ нь 45 сая 12 сар ингэ хуваахаар чинь хэд юм бэ? Ямар ч ингэ сар болго ингэ баг багаар нь аваад хамгийн сүүлийн сар дээр ингэ хамгийн үлдсэн мөнгө аваад ингэ ер нь бол ингэ баг багаар ингэж өгдөг. Ерөөсөө 45-аас 65 саяг маа эргүүлээд авах гэж бол өгөхгүй. Баг багаар нь авдаг. За энийг болохоор бид нар юу гэж дууддаг вэ гэхээр хаалттай данс буюу blocked account гэж дууддаг байгаа. Blocked account бол хамгийн амархан виз гарах магадaltaй. Тэгэхээр мөнгө чод ингэ аль хэдийн бэлэг улсад ингэ байх учраас визийг чинь гарахгүй гэж бол байхгүй. Тэгээд одоо сургуульчин тэгээ ингэ бид нарт ингэ мөнгө чинь байгаа шүү гэдгийг батлах тийм бичиг өгнө. Тэр бичгээ аваад визний гадарт ингэ бүхэл өгнө гэсэн. За эсвэл хоёр дахь юм спонсортой байж болно. Спонсорч одоо ээж авч юм уу эсвэл аль нэг компаниас ингэ чамайг спонсорлж байна гэсэн. За тийм үү спонсорыг болохоор жоохон ингэ ярвихтай байдаг. Яг тэгэхээр ингэ ээж авч чинь цалин ингэ чамайг сар болгон 800 евро өгөх боломжтой юу гэдгийг батлах. Тэгээд нийгмийн даатгалын юу. Тэгэхээр ер нь бол ингэ нэлээх экстра ингэ нэмэлт бичгээр шаардлагадаг. Тэгээд бас тэр
спонсор маань ингээд бүр амар удаж гардаг хариу. Би ингээд хоёулын бүрдүүлсэн нэг болохоор хаалттай дансаар хийжсэн, хоёр болохоор ингээд спонсороор хийжсэн. Тэгээд ингээд хаалттай данс нь бол ингээд аюу хурд урд бичиг амтж байгаа аюу хурд урд бүтэн. Харин спонсор бол бүр ингээд амар удад юм лээ. Бараг 6 сар болсон миний. Тэгжээж арай гэж гарч ирчихсэн. За тэгээд эрүүл мэндийн даатгал мэдээж эрүүл мэндийн даатгал бол амар чухал зүйл. Эрүүл мэндийн даатгалгүй бол виз чинь гарахгүй. Тийм учраас эрүүл мэндийн даатгалаа заавал аваарай. Монголын эрүүл мэндийн даатгалаас илүү гадаадын эрүүл мэндийн даатгал бол илүү виз гарахад өндөр байдаг. Надад бол ингээд эрүүл мэндийн даатгал ингээд даатгуулахад бол айгүй ингээд амархан хялбар санагдаа. Зүгээр ингээд Google-с ингээд health insurance гэж хайгаад эрүүл мэндийн даатгал гэдэг health insurance гэж хайгууд ингээд бүх компаниуд гараад ирнэ. Тэгээ би хамгийн хямдханыг ингээд сонгоод авчихна. Тэгээ тэрнээ ингээд тэд нар чинь ингээд хамгийн хямдханд ингээд мөнгө төлөөд бүртгүүлчихгонгууд шууд ингээд бичиг амтад бүгдийг нь имэйлээр чи явуулчихна. Тэгээ тэрнээ тэр бичиг амтад бүгдийг визэндээ өгчөд болно. Тэгээд хамгийн аль үнэтэйг нь авах уу гэж би нь бол санаа зовхгүй. Зүгээр хамгийн хямдханыг авахд болно. Яг тэр даатгал чинь тэгэл адилхан л даатгал байгаа. За тэгээд эмчийн үзлэгийн бичиг. За энэ бол маш чухал. Би солонгост орж исэн. Бүтэн ингээд бие ингээд энийг би яагаад автыг сайн мэдэхгүй байна. Тэг ингээд бүтэн бие ингээд онцлогоонд оруулна, өвчтэй өвчгүй гэдгийг харуулна. Тэгээд солонгост болохоор 450,000 воноор орж исэн. Нэлийн үнэтэйгээр орж исэн. Монгол бол арай хямдхан байж магадгүй юм. За эмчийн үзлэгийн бичиг маань мэдээж англи дээр байх хэрэгтэй. За тэгээд эмчийн үзлэгийн дараа цагдаагийн тодорхойлолт хийсэн үгүй. Тэгээд паспортны зураг, тэгээд визний хураамж жилээр хойсон. Одоо магистр бол бүх юм нь ижилхэн, бүх процесс нь бүгд ижилхэн. Гэхдээ одоо сурах ингээд чиглэлүүд нь арай ингээд өргөсөөр явах юм уу? Бизнес эдийн засаг, улс төр боловсон харилцаа, хүмүүнлэгийн ухаан, тэгээд инженер IT, data science, ногоон хөгжлийн бодлого, биоинженер, уур амьсгал, нийгмийн шинжилгээ ухаан гэдэг энэ дотор дахиад олон хувааж байгаа. Магистр миний бодлоор илүү даваа талтай бакалаврыг бодвол бакалавр арай баг ингээд мэргэжилтэй болохоор тэгээд англи дээр ер нь бол хэцүү дандаа хөвчлэн өөрсдийнхөө улсын хэл илүү тохиомжтой учраас магистр бол бүр ихэнх хичээлэнд англи дээр болохоор айгу санаа зовох магадлал өндөр. За тэгээд дахиад л паспорт, бакалаврын диплом нөгөө нэг бакалавр болохоор нэг ахлах сургуулийн дүнгийн хуулбар байсан мод энэ удаад магистр болохоор бакалаврын диплом тэгээд дүнгийн хуулбар бүгд ингээд англиар орчуулсан байх хэрэгтэй. Тэгээд IELTS 6.5-аас дээш авах хэрэгтэй. Тэгээд сонирхлын цагтаал motivation letter, тэгээд энэ адилхан CV, тэгээд багшаас авсан recommendation letter чамаа ингээд ирээд өгөх гэж бодож байна гэж одоо ямар ч багшаас авах болно. Зүгээр англиар бичээд үг тэгээд гар хэсгийн хамгийн дараад өгөх болно. Тэгээд зарим тохиолдолд судалгааны төлөвлөгөө тэгээд энийг бол нэг шаардахгүй. Тэгээд мөн яг ижилхэн эсрэлтийн хугацаанд 4 сард байгаа. Тэгээд эсрэлтийн хураамж 30-аас 75 евро төлдөг. Миний хувьд 75 евро төлсөн байгаа. Тэгээд тэтгэлэг бол мастерт бол байгаа. Тэгтээ миний саяхан хэлсэнчлээ ер нь л бол нэлээд хэцүү тэтгэлэг авахд бол нэлээд хэцүү. За тэгээд сургууль төгсгөөсийн дараа мэдээж визэнд орно. Тэгээд визэнд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр нөгөө хаалттай данс эсвэл спонсор аль нэг нь 45-75 сая дансандаа хийгээд жилийн югаар хугацаатай дансандаа хийгээд сар болгон төлөө авах эсвэл спонсор ээж авах эсвэл ямар нэгэн компаниар спонсорлох гэсэн хоёр зүйл байгаа. Тэгээд бэлэг улс маань бол хэлний бэлтгэл гэж бол юусаа байхгүй. Одоогийн миний одоо югаар харуул хэлний бэлтгэл гэж юусаа байхгүй. Солонгос бол хэлний бэлтгэл гэж нэг жил одоо хэлний бэлтгэл сурмаа гэсэн мэт шүү дээ. Энэ бол хэлний бэлтгэл гэж байхгүй. Байгаа гэхдээ хэлний бэлтгэлээ яаж сурах вэ гэхээр давхар бакалавр юм магистра хийнгээ давхар нэг хэлний бэлтгэл бүртгүүлнэ. Тэгэхээр ингээд магистр бакалаврын төлбөрөөр төлөлнгөө дахиад хэлний бэлтгэл хамт төлбөрийг төлөө давхар ингэ суралцах тийм юм ба. Тэрнээс эхний жил нь хэлний бэлтгэл сураад дараагийн жил нь бакалаврт ороод дараагийн жил нь магистрт орно. Тийм бол ерөөсөй байдгүй юм билээ шүү. Хэлний бэлтгэл бүртгүүлэх гэж үзсэн. Яг нэг өөр мэргэжлээ сурмаар сонирхоо би ингээд зөвхөн ингээд энэ мэргэжлээ англи дээр биш өөр мэргэжлээ сурмаар байна. Эндхийн хэлээр сурмаар байна гэсэн чинь тэгвэл чи заавал эхлээд ингээд бакалавртаа одоо магистртаа бүртгүүлсэн байх хэрэгтэй. Тэгээд давхар хэлний бэлтгэл сурах хэрэгтэй. Гэсэн хариу иржсэн болохоор ерөөсөө ингээд эхний жилд хэлний бэлтгэл дараагийн жилд магистр дараагийн жилд бакалавр гэсэн юм бол ерөөсөө олтоогүй. Тийм болохоор хэлний бэлтгэл суугаар очоо гэж юу нь бол бодоод санаад явах хэрэггүй мэлээ шүү. Аль хэдийн хэлээ мэдсэн байх хэрэгтэй юм уу? Эсвэл англи дээр ярьдаг англи дээр IELTS 6.5-аас дээш оноотой байх юм уу? Тэр хоёр нэг нь байх. Нэг нь хэлбэл солонгос бакалавр 4 жил байдаг бол энд бакалавр 3 жил байдаг. Солонгос магистр 2 жил байдаг бол энд магистр 1 жил байдаг. Гэхдээ би бол 2 жил сурсан. Яг гэхээр би утга зохиолын ангиас шууд улс төрийн ингэж улс төрийн анги руу шилжсэн учраас надад ингээд улс төрийн анхан шатны мэдлэг байхгүй байна. Улс төрийн анхан шатны мэдлэг авчаад тэгээд энэ уус болно гэсэн учраас би эхний нэг жилд нь анхан шатны мэдлэг аваад дараагийнх нь жинхэнэ магистрийн ангид орсон байгаа. За тэгээд дахиад би магистрийн оюутан байсан. Надад ямар ч голланд хэл, франц хэл шаардлагагүй. Харин бакалаврын оюутанд бол заавал энэ хэл шаардлагатай. Тийм болохоор цахин бодох хэрэгтэй. Магистрийн оюутанд бол англи тахад бол хамаагүй зүгээр болно. Тэгээд бэлэг улс маань ер нь бол амьдрахад өртөг өндөртэй. Гэхдээ цалин өндөртэй. Би ингээд зөөгч ажил хийхэд сарын 1000-1200 евро одоо монгол мөнгөөр 3-4 сая хавцаа гэх юм уу авчдаг байсан учраас ингээд миний амжиргаанд маань болоод байсан. Тийм учраас гэдэг өгдөөжсэн цалин өмчт болохоор ер нь дүндээ дүн. Тэгээд миний ингээд оршин сууж байгаа агент бол айгүй аюул багтай хэлэхэд тэгээд оюутнууд их байдаг. Харин өөр бусад мөсөн технологи жоохон миний хувьд бол нэг тааламжтай биш байдаг шүү. За тэгээд би өшөө дахиж бичлэг оруулна. Ямар бичлэг вэ гэхээр ингээд аялын визээр яаж ирэх вэ гэдгийг оруулна. Яг би өмнө ээж авдаа ингээд аялын визээр бүрдүүлж өгчээсэн. Яг өөрөө ингээд ямар ч ингэж юугүйгээр зурцлалын компанидгүйгээр яг өөрөө ингэж гар орж бүрдүүлж учраас тэрний хамт бас туршлагыг болцъё. Тэгээд өшөө бас байр хэрхэн болох байрны үн ямар үнэтэй вэ гэсэн бас бичлэг оруулмаар санагдсан. Тэгээд хэрэг ингээд өөр ингээд асуулт байвал бас ингээд доор ингээд коммент дээр ингээд асуугаарай. Тэгээд би дахиад нэг тийм бичлэг оруулъя. Тэгээд би ингээд жоохон ингээд солонгос одоо амьд 6-7 жил амьдсан. Дээрээс нь энэ дас ингээд 3 одоо 2-3 жил болсон ингээд энэ бол монгол хэл маань ингээд өөрөө ирэхгүй ингээд даваагаар алга болт юм билээ. Алга болох цаашаа ер нь бол ингээд амар эв зүг ярьдаг болчихсон юм билээ. Тэгээд энэ маань бас ойлгоорой. Тэгээд бас би өшөөс солонгосын бакалаврт яаж орохлоор бас бичлэг оруулж болно. Яг тэгэхээр бас тэр нь надад зөндөө туршлага дээр байгаа. За тэгээд өшөө бичлэг оруулъя баяр таа.